намын сахилтай, бодлын хурын мөнгөн тахилтай, оюун бэлгийн нэгэн ундраг, оюуны ундраа сургуулийн тусгаар тогтнол хөтөлбөрийн танилцуулга. Тусгаар тогтнол 3333 хөтөлбөр. Манай сургууль нь 2017 оноос эхлэн тусгаар тогтнол 3333 хөтөлбөрийг эхлүүлэн Жанжин дэ Сүхбаатарын талбай дээр 3333 сурагчдаар Монгол Улсынхаа газрын зургийг бүтээн ардын уран зохиолч дэ Бүрд оржийн тусгаар тогтнол шүлгийг уншиж эхэлснээс хойш өнөө хүртэл 8 удаагийн өдөрлөгөөр агуулга хэлбэрийг нь улам баяжуулан хөгжүүлсээр ирсэн болно. Өнгө төрлийн хүрээнд тусгаар тогтнол шүлгийг Сүхбаатарын талбай, Түүхэн дурсгал газар, Хөшөө дурсгал, Үйлдвэр аж ахуй, соёл урлагийн газар, сургуулийн анги танхимд уншиж цэнгүүлэхин зэрэгцээ дүүргийн 12 ангийн сурагчдын дунд түүх нийгмийн ухааны хичээлийн бэсрэг зорилго шалгалт, сурагчдын дунд эссе бичлэг, шүлэг, уран уншлага, илтгэл, уран зургийн зэрэг төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах, видео контент бэлтгэх, фото зургийн үзэсгэлэн гаргах, судалгаа шинжилгээ хийх болон тусгаар тогтнолын үн төсвөр болсон налаа хамгаалах, малчдаа туслын хандвийн аян, хүний сайн сайхны төлөө өгөх хөтөлбөр, хотын түүхэн дурсгал газруудын орчныг цэвэрлэх зэрэг нийгмийн тус ажлуудыг хэрэгжүүлсэн болоо. Үүнийг он дараалсан товч дурдваас 2017 оны 4 сарын 5 тусгаар тогтнол шүлгийг дэ Сүхбаатарын талбайд манай сургуулийн 3333 хүүхэд нэгэн зэрэг уншиж өг үйл ажиллагаанд улсын хурлын гишүүн дээлэг дэжинцэн нийслэлийн дүүргийн боловсролын газар секретариат авсан. 2018 оны 4 сарын 7 мөн дэ Сүхбаатарын талбайд 3333 сурагч Монгол Улсын ерөнхийлөгч Хээ Батболтой хамтран уншиж шижийн явах цамыг Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн хамт олонд гардуулж өгсөн. 2019 оны 4 сарын 4 дэ Сүхбаатарын талбайд тусгаар тогтнол шүлгийг ерөнхийлөгч Хээ Батболга Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн 2222 сурагчдын хамтаар уншсан. Баянгол дүүргийн засаг дарга эс одон туяа захимж хамтран дүүргийн бүх ерөнхий бол сургууль цэцэрлэгүүд 11 цагаас 1 зэрэг уншсан ба оюуны ундраа сургууль дээр болсон үйл ажиллагаанд улсын хурлын гишүүн дээлэмдээ жанцсан дүүргийн засаг дарга эс одон туяа болон дүүргийн өдөрлгүүд оролцсон. 2020 оны 4 сарын 4 тусгаар тогтнол шүлгийг тус сургуулийн сурагчид анги танхимаасаа уншсан. 2021 оны 4 сарын 5 сургуулийн нийт сурагчид онлайнаар уншсан ба уг арга хэмжээнд улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, байгаль шинжилгээ ухааны сайд, инх хамгаалан онлайнаар уншиж оролцсон. 2022 оны 4 сарын 5 сургуулийн нийт сурагчид гэр бүлийн хамтаар онлайнаар уншиж оролцсон. 2023 оны 4 сарын 15 сургуулийн нийт 115 бүлгийн сурагчид эх орныхаа байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газрууд, үйлдвэр, аж ахуй, соёл урлагийн газруудад очиж уншиж 115 цахим контент бүтээсэн. 2024 оны 4 сарын 10 тусгаар тогтнол шүлгийг Ахлах ангийн 35 бүлгийн сурагчид Улаанбаатар хотын түүхэн дурсгалын дэргэд 1-ээс 8 дугаар ангийн сурагчид сургуулийн гадаад болон дотоод талбайд уншиж цэвэрлсэн болно. Энэ жил 9 дахь удаага уншиж танилцуулах гэж байна. Тусгаар тогтнол шүлгийг жил бүр уламжлал болгон уншихыг уриалж шилжийн цамыг нийслэлийн сургуулиудад аялуулж уншуулсан. Хөхөө Азийн цэжинд ирж буцахын учир, хүмүүний алтан заяа энд байхын учир, туйрын тамгатай хөрсөн дээр унахтай хамт тэнцэж хөлд орохын учир, тунгалаг шамтны уснаас хулантай хамт булаалдаж ашин амсахын учир. Би Монголдоо мэндэлсэн, тийм ээ, бид монголоор гойдог. Үгийг цэ дамдын сүрэн, аяыг бэ дамдын сүрэн илэн урд орж Монгол Улсын төрийн дулаан хүндэтгэн дуулъя.
бүрэн шигнээс ардын уран зохиолч Дэндвийн бүрд оржийн тусгай тогтмол шүлгийг хонших үйл ажиллагаанд урьдчилан хүрэлцэн ирсэн хүндэт зочдоо танилцуулъя. Баян хонгор аймгийн засаг дарга Д. Мөнх сайхан. Номон далай сургуулийн захирал Ц. Буян тогтох. Баян хонгор аймгийн засаг дарга Д. Мөнх сайхан та нээж үг хэлнэ. За баярлалаа. Хүүхдүүд та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр Баян хонгор аймагт оюуны ундраа зохицол бүр сургуулийн 21 хүүхэд айлчлан ирж байна. За айлчлан ирэхдээ бас Монгол улсын тусгаар тогтнол үндэснийхэн энэ дархлаа болсон энэ тусгаар тогтнолоор бахархаж хүрэлцэн ирж энэ үе үеийн хүүхэд залуучуудаа ингээд сурчилж ингэж явж байгаад аймгийн засаг даргын хувьд туйлын баяртай байна. Хүүхдүүд та бүхэндээ бас аймаг орон нутгийнхаа нийт ард иргэд хүүхдүүдийн өмнөөс бас баярлж байгааг илэрхийлье. За бидний хойч үе гэрэлтэй сайхан өнгөтэй байна. Үнэхээр Монгол улсынхаа тусгаар тогтнолынхаа энэ Монгол үндэстнэрээ бахархаж энийгээ үе тэнгийнхандаа сурчилж мөн аймаг орон нутгийнхан сурчилж ингэж явна гэдэг бол биднэрт маш сайхан хойч ирээдүгөө бид нар бэлдэж байгаа юм байна. Цаашдаа манай Баян хонгор аймаг энэ тусгаар тогтнол шүлэг энэ тусгаар тогтнолын энэ арга хэмжээг Баян хонгор аймагтаа өөрсдөө ингэж зохион байгуулж бас энэ шүлгийг нийтээс сурчлах энэ хүүхэд залуучууд хойч үе маань энэ үндэстнэрээ энэ тусгаар тогтнолоор үеийн үед бахархаж байх ийм өдрийг нэлээд зохион байгуулалтаа сайн тэмдэглэж байна гэдгийг бас хүүхдүүдийнхээ өмнө бас аймгийн засаг даргын хамт хэлье. Сайн зохион байгуулнаа бид бүхэн. За мөн бас энэ оюуны ундраа зохицол бүр сургуулийн хүүхдүүдээ бас бид бүхэн бахархаж байна. Ингээ хүүхдүүд та бүхэн Монгол улсаа хойчид хөгжүүлэх энэ Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж явах хүмүүс бол та бүхэн. Тийм учраас бид нар баталгаатай ийм сайхан үр хойч бэлдэж байна гэдэг бол Монгол улсын том бахархал юм. Тэгээ хүүхдүүд та бүхэндээ Монгол улсын хөгжлийн төлөө Монгол улсаа цаашид сайхан авч явна гэдэгт бид бүхэн итгэж байна. Ингээд хүүхдүүд та бүхэндээ сурлагын өндөр амжилт сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. Тусгаар тогтнол шүлгийг оюуны ундраа сургуулийн 12-ийн 4 анги, Номон далай сургуулийн 12-ийн Б, Е, Ё ангийн сурагчид цэнгүүлнэ. Тайснаа тусгаар тогтнол шүлгийг дагуулan унших сурагчдыг урья. Оюуны ундраа сургуулийн 12-ийн 4 ангийн сурагч Э. Баттүгэлдөр. Оюуны ундраа сургуулийн 12-ийн 4 ангийн сурагч Г. Баясгалан. Цагаан гэрийн од хиймрийн тоонон дээр хасаг халуун дулганы омог дөрвөн тутхан дээр хангаал таавын онгон тэргүүн өргөл дээр хатан сэлэнгээжийн одод орчих мандал дээр тусгаар тогтнол чамайг тун хөрлөн бичинбэ ханган улаан тимээний зодор дэсэх дэшилдээ хамтай мөнгөн хитний зоо тэгтэгэндээ Албин халуун говийн хулан ангах хэрэндээ антик чулуун гисаны
энгэр халих дэлгэн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Хүч бүрдэн бүсний ташаа дарах нуглаан дээр хүрэл манан хөөргөний тайсан дарах нарьяан дээр хүүсийн шүдэр буусан уулын гацаа буудсан дээр хүннүүдээсийн тамгалсан улбаа гархин бөөрөн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Ширмэн төмөр дөрөөний шивээ зурх тавган дээр шижир алтан эмэгний шигтэй чимэх гархин дээр шиний хойны саран хаяа чингих тэнгэр дээр шиний нэх ногоо ханшир задрах газар дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Хааны мөнгөн хазаарын 8 цэнгийн туурын дээр азийн налаг мэлхийний 81 шагаан дээр ажаахан сарын өнөг хөлгөн тэнцэг нухтэй английн хоёр дэгийг хөөн сэнгэх нууран дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Энэхүү сангатын цас батрын гүлэн дээр ижил хоёр задлын цацаг шанхан битэн дээр илт мөсөн олон цас чадлах цайтан дээр илт мөсөн олон сан хөөрөх цагман дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Эцгийн цэцэг хатагны Хоёр гардах дэлгээс дээр хэхэн хар эцэгний босоор дарах сүлжээс дээр бэрийн дамаг цэцгийн агуу уяах дэлгэн дээр бидэрт мөнгөн сарны хоймор унах туяан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. усгал татмал усны Хүлээлтэх ярaalтай урмаг хэрмэл модны хөрсөн тавах яцаатай уяран мэлмэр хянгийн дурлал өмсөх харцсан дээр өөлөн мэдлэг бүрийн дуулан ахих манцхан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Бүлийн ах цацах туурайн дээр айсан удаан өдрийн дан цавцах хайрштай амар төвшин жаргалтай ам бүлийн дансан дээр алтан босод үлцээтэй айс бүрийн үүдэн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Нарийн ширээний амт тансаг идээн дээр баян хангаа өнгөрсөн арц хууш зээрэн дээр балтаар давтан ширээсэн анжисны торгон ирэн дээр багц дүүрэн мургасан атрын тарианы мөрөн дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Энэ хаяа Ахан жилийн байсан дээр энх тайвны харуул дайчин ирсийн тангараг дээр зооны гэрэмний 108 сураг дээр энэ зооны өргөний 100 түмэн цавхан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Ирчилөөний цэцэг адын үнсэн хууль дээр эрхэл соёлынхоо ад биш баян сан дээр игэнтийн арга билэг алтан соёмын ачил дээр энэ шурааны амар цэцэг ширхэгтэй тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Үлдээ хоймор дээр амин дөрвлийн толготой хүлгээд нэвхсэн өөчөн дээр агын журам цэргийн өргөж ялсан туг дээр амьсгалаа бидэнд өгсөн өрлөг дайцын дурсгал дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Сүмбэлсэн үлдэр хай яндан дээр хаяаны сүмбэлсэн бүлгийн хашийн дуурган дээр хангаагав талын үлэмжийн бойлог дээр халуун их оронч бүхний үндэсний юу багтах дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Сайлын хайцах бүхний зэлэндээ сая саяар сүргийн тэр бүхний билчээтэй сарнарны өртөн хагцаж уушгүй учиртай сайхан Монгол орноо хайрлаж ханшгүй өрөөлтэй тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Нами асгэн муух цацгалтай өвгийн барин хуурын хайхуу хөлсөд утсан дээр өргөн зээл чөлөөтэй амьсаж яваагаар дээр өөрийн толгой мэдтэй амьдч яваа цагаан дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ. Захлан дадсан талбай дээр ухаан жинжин сүгватрын зарлан дуудсан тунхаг дээр Улаанбаатар нийслэлийн заяа тэтгэх дээвэр дээр улсаа ачлан захирсан засаг төрийнхөө ордон дээр тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ.
Монгол эцгийн хиймэл дээр мөн жингэн гэрэлсэн Монгол эхийн сэтгэл дээр нүүдлийн хөрөнгө Монгол аймгийн холбоон дээр нүүдийн шилтгэн заларсан Монгол улсын далбаан дээр тусгай тогтмол чамайг тунхаглан бичнэ. Их заяагаан зүсгэлж их орон таныхаа ирээдүйн таалалд нийцүүлж эднэсийн далаагаас шүүрсэн итгэлийн сувд үгсээр эрх жаргалан баталсан эргэн бүхний гараар тусгай тогтмол чамайг тунхаглан бичнэ. Төрийн шагналт ардын уран зохиолчтой Пүрэв Доржийн тусгаар тогтношуулгийг бяцхан цээжиндээ хоногчдод цээжилж уншсан инхрээ бяцхан дүүнер үеийн олон найзууд эрхэм хүндэт багш нар эцэг эхчүүд та бүхэндээ баярлалаа. Энд хуран чуулсан нутгийн иргэд ард олондоо баярлаж талархснаа илэрхийлье. Хүний амьдралын жаргалтай мөч хүсэл мөрөөдлийн оргил үе минь маргааш бүхэн өнөөдрөөс сайхан мартахын аргагүй сурагч нас минь үү 12-ийн 4 ангийн сурагчид бие биелээ бүжгэлнэ.
Тусгаар тогтнол нь Монголын их голомтыг Чингис хаан тулсан юм. Амаг бэлгүүн төгс Тэнгэр эзний жигүүрт од мэд сарнсан. Хөнөг хаюул нүүрлсэн ахуй цагийн өмнөд хөө хуйг нөмөрсөн их Монгол дэвсэн юм. Хөх Монголын дэвсэн Чингисийн шуурыг ярьж хөмхий зуусан ертөнц Чингисийн өмнө сүгэрсэн юм. Хөлөг мордын туурай өрн орныг сүмгэж хөл нүцгэн хорвоо холон ногром гисгсэн юм. Тийм ээ, дэлхийг тамгалсан түүхээ дээлтэй монголчууд бид хамгаалж дээвэр тусгаар уулзсаа мандам матраах их үлсэд дээрээ нартай дорой бизнестэй их монгол улсаа дээвчийн хөгжүүлээ хураа инхийн дүүтэй мөнхийн минь орчинд эргэн уурцын өрөөл тавь баярлалаа. За бүгдээ дурсгалын зураг татуулцгаая.